За сайн уу? Ойр бүр влог хийгээгүй тэгээд би айгүй олон хүмүүст хийн гэ амглаад байсан болохоор одоо өнөөдөр хийж юм. Тэгээд би одоо ажилдаа явах чинь. Ямар ажил хийж байгаа вэ гэд хүмүүс амар асууад байсан. Би 7 хоногтой 5-аас 6 өдөр ажиллаж байгаа. Тэгээд би 2 өдөр мэргэжлээрээ офис дээр веб дизайн хийж байгаа. Тэгээд үлцэн өдөр нь би гэртээ орхон мэдээ салонд хумс хийж байгаа. Тийм өнөөдөр тэгээд хумс хийдэг өдөр. Салонд ажиллана. Тэгээд одоо би гарах гээд бэлтэж байгаа хгүй юу. Тэгээд хамт бэлтээ гэж бодсон. За энэ болохоор би хадааны юм South Beach гэдэг юм бронзер байхгүй юу. Тэгээ манай хоёр хүүхэд таглагыг хуглаа хайчихсан. Тэгээд хоёр бүрээр амар завгүй байгаа. Тэгээд бичлэг хийх хэрөөсө боломжгүй болоод байгаа гэсэн өглөө яваал нэг нь хүүхдүүдэд цэцэрлэгтээ хүргэж өгөөд тэгээд орой нэг нь аваад тэгэл орой уулзаал хоолойдод унтчихж байгаа болохоор ямар ч тийм бичлэг хийх зав байхгүй. Тэгээд би бараг эндээ хараад бодчих юм шиг. Тэгээ бичлэг хийх ямар ч зав байхгүй байгаа. Гэтэ чадлаараа хийнэ гэж бодож өнөөдөр 2 хэр маань эмээ өдрөө хонно. Тэгээд яа тэгэхээр Монголоос нэг дижиталын RK тэгээд Moji 2 ирж байгаа. Тэгээд бит хоёр тэрний тоглолтыг үзнэ гээд тэгээд ээж аав бит хоёрыг үзгээ нэг хүүхдэд харж өгнө гэсэн. Би ерөнхийдөө бол өөрийгөө өөрхөн халтуурчиж чаддсан юм аа нүрээ бодоод. Тэгээд надаас өөрхөн амир хөргөөрхөн октод нүүрнийхэн буддаг бишэл гэ бичлэг хийх юм их хөвгцээсэн. Би надаа хүнд заах юм юу ч байхгүй. Би зүгээр л ингээл хийчихдээ. Тэгээд бүр нөгөө хөрхлөр би бүр үнэ аллаа бодож байгаа. Би өөрийгөө харахад хаяа шоулоод идэв шин ингээл гар мараараа тарааж мөрөг. Тэгээд ингээл ерөнхийдөө миний өвлөний бодол болцсон даа. Би заяа юм cute авч байгаа болоож байгаа. Тэгээд энэ 2000-ийнхаа кремийн ярилах тийм. Эмрэгнэттэй. Full coverage foundation хайж байгаа хүмүүс байвал би энэ Elle Makiage хэрэглэж байгаа. Тэгээд энэ болохоор шүү сайтлын орчингуудаа юу яд юм бэлээ юу гэдэм бэ? Сайтлын орчоод тэгээд бүр ингээ quiz бөглөөд тэгээд яг арсандаа таарсан үнгийн авдаг юм билээ. Тэгээд нэг юм савн $45 илүү. Тэгээд яг аваад нэг ганц 2 хэрэглээд таалагдахгүй байвал бас өнгөө буцаачиж болт юм билээ. Тэгээ би энэ фаундейшнийг гинтэй хамт холж хэрэглэдэг байхгүй юу? Яг өнгөө тааруулах гээд. Тэгээд энэ болохоор би айгүй удаа хэрэглэж байгаа L'Oreal Infallible гэдэг фаундейшн. Тэг хэрэглэж байгаа. За. Цагаа харсан чи надад цаг байна. Гарахаас өмнө 20 минутын тийм болохоор газ буйнагийн надад өгсөн гой бүтээгтүүнүүдээс харуулъя. Зэ. Тэгээ энийг бол зүгээр л харуулж байгаа болохоос биш. Тэгээ би энэ бүтээгтүүнийг ямар үнэтэй гэж мэдэхгүй зүгээр хэдүүлээ онгоолгоод тэгээд ямар үнэтэйг Google дээр би та нарт зүгээр сонирхуулъя за. Надад ийм Fitme өгсөн Skin and Total Body гэдэг нэг сарын хэрэглээ юм шиг байна лээ. Тэгээд ингэж уудаг Fitme гэсэн. Өөс өөр хин. Юу вэ? Ингээд нэгээрээ бит юм. Тэнийг ингээд нэг өдрөө хөнгөх таа. Interesting. That's the Fitme-нүүд байна. За.
Peachy Cheeks Bomb Cream гинэ. Ийм тос байна. Peachy Cheeks Bot Cream гэж байна шүү дээ. Бүхсэнд түрхдэг тос гинэ. Үн бүр нэрнгээсээ бүхсэн түрхт юм байна. Нүүрэнд түрхэж болохгүй шүү гинэ. Not for facial use гэж юм. Яа сонирхолтой юм те. Тэгвэл бүхсэнд тос гарчихсан байж шүү хүмүүсээ. За энэ Mio-гийн брендинг Liquid Yoga Bath Soap гинэ. Одоо бананд хийгээд хөөс шинхэн юм байна. Гоё тайвшруулдаг үйлчлэгээтэй гэж байна. Зөндөө юм өгсөн одоо хариулт. Нэрлэрээ Thickening Hair and Scalp Mask гинэ. Үс өтгөрүүлдэг юм байна. Тийм. Үс өтгөрүүлдэг тэгээд маск гэж. Ямар гоё инфлюенстэй. Вау. Гоё юм байна. Миний үс амар унаад байгаа байхгүй юу? Оо, энэ палет. Ийм гоё өгнөдтэй юм байна. Гоё smoky eye бодолтой гоё юм. Hyaluronic acidтэй нүүрний тос гинэ. Ийм брэндийнх. Тэгээд ийм жижигхэн хөөрхөн савтай юм байна. Яг hyaluronic acid шиг юм consistencyтэй. Яа би бүр ингээд догтлох яг хэрэглэх хүртлээ. Энэ бас адилхан bad soap байна. За, intense serum гинэ. Саяны юуны serum нь serum юм байна. Үсийг өтгөн болгоод тэгээд дараагийнх нь ийм waterproof mascara гинэ. Усны хамгаалттай сармусны бодог. За. Сонирхолтой савлгатай юм байна. Beach waterproof mascara гинэ. Beach дээр түрхээд байвал ус нэвтрэхгүй л юм байна. Биш ээ. Ус нэвтрэхгүй гинэ. Уснаас хамгаалах юм байна. За, дараагийнх нь liquid eyeliner гинэ. Шингэн eyeliner. Яа би ингээ харуулга мартчихээ шууд задлаад байна. Давтлаад. Ой, ийм бүдүүн eyeliner байна. Уусаа fat гэдэг нэртэй юм байна. Гэхдээ үзүр нэм гоё нэрийнхэн. Дараагийнх нь instant одоо Christopher Robin гэдэг энд ажиллаад бид юм шиг байлээ. Би ягсаа яг тэр компаниг мэдгүй. Тэгээд амар олон ингээд брэндүүдтэй хамтарч ажилладаг юм шиг байна лээ. Тэгээд энэ нь болохоор 11 mist гинэ. Ингээ үлдээчтэй mist. Тэгээд нөгөө нэг хүсэж юм гоё волюмтай болгодог гинэ. За би үзье заяа. Юу яана? Оо, нүдлүүгээ цацчлаа. Яа яг нөгөө нэг юу нэртэж байна? Rose water нэртэж. Push. Яа амар болчихоо. За. За дараач одоо удахгүй дуслаа. Acne prone skin зориулсан niacinamide, zinc oxide тэгээд нөгөө нэг ер нь нарны тос юм байна. Тэгээд энэ брэндүүд ихэнх нь бол миний мэдхгүй брэндүүд байна. Гэхдээ би Christopher Robin-ыг мэднэ. Би надаа өмнө амар шампунь авчирч өгч ийсэн. Бүр амар гоё байна. Оо, ийм биний харж ийсэн юм байна. Нарны хамгаалттай нарны тос гинэ. Тэг би одоо бодсон юм чи яах. За, ёо энэ надад амар таалагддаг хгүй юу? Энэ Fortuna буруу шүү юм зөв. Fortuna Skin гэдэг энэ нь болохоор micellar essence юм билээ. Гэтэ надад өмнө нь буйна яг юм pipette-тэй moisturizing team oil-ийг өгчээс ахгүй бүр тос юм шинхэн. Тэр надад амар таалагдсан. Тэгээ энэ нь болохоор ийм цэвэрлэгийн эссенс гэх юм уу? Юм шиг байна. Ингээ нэг сүртэй өнөр танаар байхгүй. Гэтэ бүр айгүй
Сайн билээ. Оо энэ бүр шавартай биений угаагч гинэ. Тэгээд хэрвээ ингээд биен дээр чинь жоохон юм гараад тэгээд одоо нөхнөөч чинь бүглэрч мөглөрсөн байвал ийм шавран юу гинэ. Биений угаагч ийм шавар гэсэн мөртлөө хөөсөрдөг. Би энд бүр амар дуртай ахгүй юу? Энэ Christopher Robin энэ бүр томын өгсөн байна. Йоо баярлалаа. Cleansing Purifying Scrub with Sea Salt гэж байгаа байхгүй юу? Энийг яадаг вэ гэхэлэр бүр ингээд бүр онгойлгоод харуулъя л та. Ийм бүхэл одоо далайн давстай заяа. Тэгээд ингээд далайн давс бол ийм том ширхтэй. Тэгээд ингээд толгоон дээр бариад ингээд нэлээ амар ингээд scrub хийх хэрэгтэй хуухаа. Тэгэнгүүт энэ чинь бас scrub-даад тэг шампу болчтой юм элэ. Ингээд хөөсрөөд тэгэд ингээд угаангууд нэг далаас гарч ирэхлээр үснийг юм амар юм шүүршиг гэдэг нь штэ. Нэг тиймэрхүү болон юм жоо хатуу болоод тэгээ кондишнер төрхөнгүүт ингээд scalp чинь бүр ингээд амар гой зөөлхөн болоод тэгээд ерөнхийдөө бол өсмөс ингээд амар гой болдог. Энийг гэхдээ би бүр Google дэж үзээд тэгээд ревюг нь уншаад ч юм уу тэгээд аваарай гэж зөвлөе. Бүр амар гой. Йоо, энэ юу ч юм дээ. Жохон массаж хийгээд нүрээ угаана гинэ. Тэгэхээр нөгөө нүрний тослог энтер гайгүй болох юм шиг байна. Гэхдээ амар та нарт үнэрдүүлчихсэн. Гаа үнэртэж байна. Нуугаа юм байна. Thank you so much. Би одоо эднүүдсийн үнийг нь Google-ээр та нарт харуулъя заяа яг надад ямар үнэтэй бэлэг өгсөн бэ гэдгийг харуулъя. Гэхдээ би энд байгаа бүтээгдэхүүнүүдийг ихэнх нь би мэдэхгүй. Миний хамгийн сайн мэддэг болохоор энэ ахгүй юу. Тэгэд энэ бол бүр супер дупер. Тэгээд үсний чи одоо ингээ хуйхаа байн салон очиод ингээ янзлуулж чаддгүй хүмүүс байх юм бол энийг ингээ хийгээд нэг 7 ногтой 2 хийчихэд л хангалттай өдөр болгон хэрэглэх шаардлагагүй тийм юм байна. За би одоо ажилдаа явахгүй л хоцрох чинь гарцгаая. Гарцгаая гэснээс би лондероо хийх хэрэгтэй. Ямар ч зүйл хийгээд авчвал тэрэ гэрээ цэвэрлэл нөө томороо халтгоо янзлна гэсэн чинь бичлэгийг дамцсангүй одоо хүсээ явахгүй л хоцорлоо. Тэгээд би за би тэгээд одоо салон руу явна. Би 2 дахь 4 дахьд оффис ажилладаг хгүй. Тэгээд 3 дахь 4 дахь 5 дахь ах сайн хүмүүсэн дээр ажилладаг. Тэгээд бүтэн санд гэр бүлээрээ амарчраад нэгтгэхэд өөрийнхөө хэрэгтэй гадуур дотор амжуулах ажил ч юм уу эсвэл гэртээ хийх цэвэрлэгийн мэрлэгийг хийдэг. Тэгэл өнөөдөө тэгэхээр 7 нүбэр амар хурдан өнгөрчдөг. Тэгээ манай хоёр 5 хоног цэцэрлэгт явж байгаа. Тэгээ амар мундаг байгаа. Гэхдээ гол юм нь болохоор Америкийн цэцэрлэг бүр амар үнэтэй. Монголыг суглаа гэж байхгүй. Тэгээ цэцэрлэгийн төлбөр төлөх хэрэгтэй. Тэгэхээр айгүй үнэтэй болж байгаа. Тийм. Тэгээд би тэгээд өглөөс ирээд усууд сурж байгаа. Ерөөс усуудгүй юм мэддэггүй байхгүй амар санаа. Тэгээд би та нарт хумтуур хийж үзүүлнэ гэдээсэн шүү дээ. Тэгээд ерөөсөө амжихгүй байгаа. Гэхдээ хийх юм зөндөө их байгаа хгүй юу? Тэгээ би та нарт нэг зүгээр entrance хэсгийг харуулъя заяа. Би бүр гарч байгаад харуулъя заяа. Манай гадаа юм чимүүтэй ингээд хаалгараа ингэж ороод тэгээд манай одоо зочны өрөө гэх юм уу юу гэх юм. Тэгээд надад хамгийн таалагдчихж байгаасыг энэ би өөрөө хийсэн юм. Тэгэнгүүтээ энэ дотор ингээд хувц сунарнууд байдیں۔ Тэгээд ингээд дэшээ гараад том өрөө кичен энэ төр байгаа.
Тэгээд нэг юмрхүү байна. Тэнд манай хог новшоо хийдэг, тэг гутлахунараа хийдэг юм байгаа. Тэгтээ бид хоёр бүр гутлын юм 50-аар хийнэ гэж бодож байгаа. Тэгтээ хийж амжихгүй юм байна. За ийшээ болохоор манай garage ингээд машин ингээд ангон. Тэнд болохоор нэг юм хөргөгч байдیں۔ Ингээд пицца мица тэгээд юм усандаага ийшээ хийждэг. Тэг өнөөдөр манай хогны өдөр хогоо гараа тавьсан байна. Яа. Тэгэд бүр дэлгэрэнгүй амар гоёор болохоор бүр дараа нь гэж харуулъя. Тэгээд яа. Тэг ажилтаа явлаа. Бай. Йоо. Ажлаасаа гэртээ ороод ирчлээ. Яа жоох хэвтэй. Йоо. Тэгээд одоо 7 өнгөрч байна. Жон завгүй байсан. Тэгээд намайг амар хөөрхөн тэ чи эрт яв гэх. Хөрийг хөнөөд тусчаа шууд явсан. Тэг чугаад өвсөд суулаад ирэх юм уу би очих юм уу мэдэхгүй байна. Тэгээд яа би одоо нүрээ жоохон янзлчаад үсээ анзлаад хуцаа өмсөд гард юм уу. Юмтгүй бүр ядарчлаа өнөдөр. За. Окей, тэгээд уулзъя. За би хуцаа өмсчлөө. Тааруулъя. Нэг юм топ өмсөө. Нуруу нэг баггүй. Тэгээд энэ юу өмслөө? Ийм шорт. Бүтгэе, чоо сони юм уу? Айгуул ингээд баг бүжгэлж мүжгэлчихсэн чинь товч нь ингээд заацаад үсэр. Тэг зүгээр ийм хар палаж өмсч тийм үү гэж бодлоо. Нэг юу биш. Арай бараан байна уу? Тэт мэдгүй. Тэг би ахаа бодлоо өөрчилчлээ. Зүгээр ийм джинс юм өмсчтэй. Би эндээ амар хэвтэйхэн. Тэг саяны 3 аутфитний ялны илүү таалагч шин бичээрэй. Bed Mongol. This is spice. За, бид хоёр концерт үзэж байна. Young Moji гэх хэмэлтэй нөгөөд. Эрка гэж. Би Young Moji-гийн амар фан аахгүй. Миний үеийн залуу. Бид хоёр одоо яг энэ хажууд болж байгаа. Бид хоёр одоо нэг гэс нэг хоол идчихээд би нөгөө 24 цагийн мацгаа барьж байгаа. Манаас харуулаас өдөржингөө ажилласан. Тэгээ хоол идээгүй, лонч идэж амжаагүй. Тэгээ бид хоёр гэс нэг хорхоогоо дарчаад тэгээ хоолоо идчихээд би нэг хэв авсан. Саруул нэг маргарита авсан. Тэгээд яа enjoy нэ. Хоёрын нэг амар хайртай юм Мексик таконы газар байдаг. Амар гоё. Одоо хоолыг харууллаа заа. Stay tuned. Энэ бас айгуу гоё. Салса тэгээд бүгдээрээ бичээс таага. Би энэ verde соусыг авчихсан. Тэгээд энэ jalapeno тэгээд энэ луун амар гоё. Энийг аваад токен дээр тавиад тасархаа. Cheers baby. Энэ Modelo Corona интербэс би Victoria гэдэг нэг өөр харагдав. Энийг try хийж үзье. Хоёрын таконууд ирсэн. Хоёр бүр special таконуудаас нэг try хийж. За би аль нь мэдгүй шүү. Энэ бас shrimp байна. Эдгээр нь юу? Чийлэр. За мэдгүй ямарч нэг нь spicy chicken, тэгчингүүтэй pork belly. За бүгдээрээ л байгаа үлсэд байна. Үзэр байсан. Баруун талаас. Амар гоё наа. Амар гоё. Like good queso.